Сайн байцгаана уу. За өнөөдөр 11 сарын 6-ны 2 дахь мэдээгээ өргөж байна. За энэ мэдээ бол ногоон гардны суулаатай холбоотой. За бид бүхэн мэдж байгаа ногоон гардны суулаа бол энэ жил магадгүй 90-ад оноос эхэлснээс хойш анх удаага олон нийтэд хандсан ямар нэгэн албан ёсны мэдээгүй. За ийм байгаа. За өмнөх жилүүдэд болбоос жил бүрийн 10 сарын эхээр нэгдэж улмаар 11 сарын эхний 7 хоног таагддаг байсан. За ингээд өмнөх жилийн жишгээр тооцвол үндсэндээ энэ жилийн суулаа бол хаагдж байгаа ийм хугацаа цаг үе тохиож байна. За энэхүү ногоон гардны суулаа бүр мөсөн болсон гэх агуу бол ногоон гардны суулаа эхэлсэн гэх ийм олон нийтийг төрөвдүүлсэн мэдээ бол гарч байгаа. За үүний чулмаас өчигдөр 11 сарын 5-нд Төрийн департаментаас та бүхний харж байгаа энэхүү тодруулга мэдээллийг бол хийлээ. За Төрийн департаментын зүгээс мэдэгдэхдээ 2027 оны ДВ суулаа эхэлсэн гэх ийм төрөвдүүлсэн мэдээлэл явж байна. За магадгүй төрийн байгууллагын нэр барьсан хүмүүсийг төрөвдүүлсэн мэдээлэл явж байж болохоор байна. За тиймээс ДВ 2027 суулаа бол хараахан эхлээгүй байна. Улмаар ДВ 2027 суулаа эхэлсэн дэрвэд энэ тухай жижигтэн албан ёсоор мэдээлнэ гэсэн ийм тайлбар мэдээллийг бол хийлээ. За нөгөөтэйгүр ногоон гардны суулааг бүр мөсөн хаасан цуцалсан гэх мэдээ бас явж байна. За энэ бол бас хараахан үнэнд нийцэхгүй мэдээ юм а. Ягаад гэвэл энэхүү ногоон гардны суулаа Diversity Lottery гэх програмыг бол үндсэндээ Конгрессоос хуульчилж өгсөн ийм хөтөлбөр. За тиймээс Конгрессоос баталсан хуулийн хүрээнд явагддаг хөтөлбөрийг бол засгийн газрын хэмжээнд дур модон туслах ийм эрх зүйн үндэслэл чадамж байхгүй. За харин засгийн газрын хүрээнд бол үндсэндээ хуулийн хэрэгжилтийг хангах. За энэ ажилд бол процессын шатанд ийхүү хойрог хандаж удаашруулах ийм боломжтой байгаа нь бол тодорхой байна. За ингээд энэ жилийн тухайд бол манай өмнөх мэдээгээр бас мэдээлж байсан. Нэгдүгээрт төлбөртэй болж байгаа. За нэг бүртгэл оруулахад $1 храмжтай болж байгаа гэсэн. За ийм мэдээ байгаа. За хоёрдугаарт нь мэдээж зарим нэгэн тодорхой нөхцөл шаардлагыг бас чангатгаж байгаа. За үүний дотор оролцож байгаа хүмүүсийн тодорхой бичиг баримтын шаардлага. Оролцогчийн тухайн орны паспортын мэдээлэл зэрэг нэмэлт мэдээлэл шаардлагаар бэлдэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. За ингээд ямар ч тач өнөөдөр 11 сарын 6-ны пүрэв гарагийн байдлаар ногоон гардны суулаа хараахан эхлээгүй. Улмаар суулаа хэзээ эхлэх тухай албан ёсны мэдээлэл хараахан байхгүй байна. This is not just a party. This is the New Year's event you've been waiting for. Join us for an unforgettable New Year bash party, packed with live music, dazzling lights, and non-stop fun with surprise artists. Get ready for an extraordinary night. За дашин дөртөд ДВ 2026 хоцсон хүмүүсийн визийн ээлжлага эхэлсэн байгаа. За энэ жилийн тухайд бол манай өмнөх мэдээгээр 9 сарын мэдээгээр мэдээлж байсан. За 10 сараас эхлэн ДВ кейс намрын сүүлийн орон 10,000 хүртэл дугаартай хүмүүсийг дуудаж эхэлсэн гэж. За энэ бол өмнөх жилүүдийн 10 сартай харьцуулахад харьцангуй өндөр тоо байна гэсэн ийм мэдээллийг бол хөрвж байсан. За тиймээс тухайн үедээ бол энэхүү гинт огцон өссөн тоон дээр үндэслэж ДВ 2026 хоцсон хүмүүсийн ярилцлага маш хурдцтай өрнөж магадгүй гэсэн ийм урьдчилсан тамиг хийж байсан. За тэгвэл анхны таамагийн дагуу ярилцлага тиймж хурдцтай явахгүй байж магадгүй. Ийм бас тамаг байна. Ягаад гэвэл эх 11 сар болон энэ оны сүүлийн сар болох 12 дугаар саруудад энэхүү 10,000 гэсэн тоо бол ахаагүй хэвээрээ байна. За хэдий тийм боловч өмнөх жилүүдийн 10 сартай харьцуулахад 11 сар юм 12 сартай харьцуулахад бол
энэхүү 10,000 гэсэн тоо бол одоо өндөр хэвээрээ байгаа. За ингээд он гарсны дараагаар энэхүү тоо цааш одоо хэрхэн үйлчлэх зэрэг нөхцөл байдлаас цаашдаа энэхүү суглааны ярилцлага одоо хэрхэн хурдцтай явагдах таамаг хийж болохоор байна. За ингээд та бүхэнд ногоон гардны суглааны талаар тоош мэдээлэл хүргэлээ. За нэгдүгээрт DV2027 суглаа эхлээгүй байна. Хизээ эхлэх нь тодорхой болоогүй байна. За хоёрдугаарт бол DV2026 суглаа хоцсон хүмүүсийн кейс намбар нь 10,000 хүртэл одоо дугаартай хүмүүсийг ярилцлагад дуудах ажил Аз төвийн хувьд наад зах нь энэ оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэхээр байна. За ингээд цаашдаа энэ талаар болж ирэх үйл явдлыг цаг тухайн үед нь шуурхай мэдээлсээр болно. Акаалаа өндөөсөн үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ.